Өнөөдөр бондын форум болж байна. Энэ бол маш цаг үе олсон арга хэмжээ гэж бол харж байгаа. Топ 100 аж ахуйн нэгжийн энэ компаниудын хувьд бол бондыг гаргахад энэ явц процесс, энэ зөвшөөрөл бол улам багасгахын тулд энэ арга хэмжээг бол хийж байгаа гэж байгаа. Тэгээд сая Монголын хөрөнгийн бирж санхүүгийн зохицуулахороо танхим тэгээд арилжаа эрхчдийн холбоо гэдэг 4 байгууллага хоорондоо санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд энэ топ 100 аж ахуйн нэгж бонд гаргах процессыг хэлбэршүүлсэн гормоор явъя, хяналт шалгалтыг бууруулъя. Ягаад гэхээр эдгээр компаниуд маань Монголын зах зээл дээр сүүлийн 20-30 жил ажиллаж байгаа компаниуд учраас ийм боломж бол биднэрт бол байна гэж бол харагдаж байна. Тийм учраас энэ арга хэмжээг авахар одоо 4 байгууллага бол хоорондоо ойлголцлоо. Монголын хөрөнгийн биржийн зүгээс бол одоо дараачийн шатны журмууд дээр ажиллаад ингээд топ 100 аж ахуйн нэгжийн зүгээс хөрөнгийн зах зээл дээр бонд гаргахад хүү шимтгэл болоод бүртгэлийн энэ процессыг хэлбэршүүлэхээс гадна тодорхой хувь хэмжээг одоо шимтгэлийн хувь хэмжээ, бүртгэлийн хөлсний хувь хэмжээг бол бид нэр бууруулна гэдэг дээр бас одоо ажиллаад бол эхэлж байна.